За аргачлал бүлгийн бичлэг 10 бичлэгийг оруулж байна. За өнөөдрийн бичлэгээр биднээс хизээ арилжаа хийж болохгүй вэ гэсэн ийм сэдвээр ярилцах болно. За юуны өмнө яг мэдээний үед арилжаа хийж болохгүй яах вэ? За энэ мэдээний үед арилжаа хийдэг хүмүүсд байдаг л баг. Миний хувьд бол мэдээний үед арилжаа хийхийг санал болгохгүй. Тийм учраас мэдээний үед бол ямар бодолтой ямар байх талаар энэ өмнө бол тусад бичлэг хийж оруулсан байгаа. За ингээд мэдээний үед арилжаа хийж болохгүй. За мэдээгээ бол гэхдээ байнга шалгаж явах хэрэгтэй гэдгийг бол өмнөх бичлэг дээр тодорхой хэлж ярьсан байгаа. За хоёрдугаарт нь ханш ямар нэг зүйл хийж байгаа бол за энийг одоо тайлбарлая. Тэгэхээр арилжаачдын сайн мэддэг нэг тарин байдаг. Энэ бол юу ч мөнх үргэлжилдэггүй гэсэн юм үг байдаг. Тиймээс зах зээл ханш юу хийгээд байна? Түүнийг дуусгахыг нь бол хүлээх хэрэгтэй. За энд юун тухай яриад байна вэ гэхээр за жишээ нь энэ зурган дээр ханш ийм сувг үүсгэсэн улаанаар зурсан. Тэгэхээр энэ сувгаа дуусгаад аль нэг тийшээ эвдэх хүртэл нь бол арилжаа хийх шаардлагагүй гэж хэлж байгаа юм. За энд бол бас ийм triangle үүсгэсэн байж болно. Энийн өмнө нөгөө тусгай төгсүүдийн тухай ингээд ярьж байхдаа би хэлжсэн тийм ээ. Жижиг жаартан дээр бол эдгээр дүрсүүд дотор арилжаа хийх одоо шаардлагагүй хүлээх хэрэгтэй гэж хэлжсэн. За заримдаа ханш цөөн хэдэн пипний дотор ийм сувг үүсгдэг тийм ээ. Ямар нэг мэдээ, ямар нэг үйл явдал хүлээж яадаг. Тэгэх юм бол бас арилжаа хийх гээд байх шаардлагагүй. За гуравдугаарт нь хэвийн биш хөдөлгөөний дараа гэж. Тэгэхээр одоо хэвийн биш хөдөлгөөн гэдэг маань ямар юмнууд байж болох вэ гэхээр за юуны өмнө бол томоохон хэмжээний gap үүссэн байж болно. Энэ бол заавал шинэ 7 хоног эхлэхэд ч биш. Зарим тохиолдолд бол бас gap үүсэх юм тохиолдол байдаг. Тэгэхээр иймэрхүү зүйл үүссэн байвал арилжаа хийх гээд байх нь шаардлагагүй байдлыг харж авах хэрэгтэй. За энэ бол ханшийн одоо хэвийн биш хөдөлгөөн. Ялангуяа одоо дээшээгээ доошоогоо их урт лааны голууд гардаг. Ханш дээшээ явах гэж оролддог, доошоо явах гэж оролддог. Тэгээд олон пипэнд богино хугацаанд ийм одоо мэдээн дээр савлдаг шиг ийм хөдөлгөөнүүд бол мэдээгүй үед хийх ийм тохиолдол байдаг. За мөн энэ оролдлогоо их олон удаа давтах тийм ээ. Одоо ингээд зөндөө олон удаа доошоо явах гэж оролдлоо. Их урт лааны голууд үүсгээд тэгээ явж чадсангүй гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээд дээшээ бас ийм голууд үүсгээд гээд дээшээ доошоо ийм урт лааны гол үүсгээд оролдлого хийгээд байвал энийг бол хэвийн биш гэж үзээд харж нах хэрэгтэй. За зарим тохиолдолд маш том лаа үүсдэг тийм ээ. Ханш том хөдөлгөөн богино хугацаанд хийгээд тэгээ маш том лаа үүсгдэг. За мэдээтэй үед бол ойлгож болно. Мэдээгүй үед ийм үүсэх тохиолдол бас бий. Тэгэхээр энэний цаана ямар нэг үйл явдал, ямар нэг юм болж штэ биднээс энэний өмнө мэдээний тухай бичлэгэн дээр ярьжсэн. Бидэнд тэр болгон одоо мэдэгддэг, мэдээлэгддэг
зүйлүүд заавч юу болчих вэ? Биднээс тэр болгон тэ ханшинд нөлөөлөх зүйлүүд мэдээлэгддэггүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас бидний мэдэхгүй ямар нэг үйл явдал тэнд болж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд том лаа үүссэн байвал болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа том лааны дараа арилжаа нээх гэж байгаа бол стоп лассны хэмжээ ихэвчлэн их том болцсон байдаг. Тэгэхээр тийм том стоп ласс ах уугүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Дээр нь энэ та өөрөө хэвийн биш хөдөлгөөн юм аа. Тийм учраас цааш яаж үргэлжлэх нь вэ гэдгийг хардсан жиж шийдвэрээ гаргах нь зөв баха. За дөрөвдүгээрт нь зах зээл идэвхгүй үе гэж байгаа. За зах зээл идэвхгүй үе гэхээр та бүхэн мэдж байгаа ходоо жишээлх юм бол Лондон хаагдсан ч гэдэг юм уу тий. Тэгээд Нью-Йоркийн сүүлийн хагас бол ер нь жоохон идэвхгүй талд ордог тийм ээ. Тэгээд Токио нэгдэх хүртэл ийм зах зээл дээр ийм жижигхэн завсар үүсдэг ч гэдэг юм уу. Тэгээд энэ маань бол бас ямар ханшин дээр арилжаа хийж гэнэ үү гэдгээсээ бас шалтгаална тийм ээ. За тийм учраас биднээс би нөгөө market hours гэдэг индикатор оруулж ирж ярьж ирсэн. Хамгийн гол нь одоо хэн сэрүүн байгаа, хаана яг бизнес буцалж байгаа, би ямар ханшин дээр арилжаа хийж гэнэ гэдгээ бол харгалзаж үздэг байх хэрэгтэй. Үүнээс гадна бас нэг үүсдэг нөхцлүүд бол жишээлх юм бол зарим улс оронд банк холидейг хаацсан байдаг те. Эсвэл зарим улс оронд одоо үндэснийх нь баяр болж идэг. Жишээ нь Америк Thanksgiving болж идэг ч юм уу те. Гэх мэтийн юмыг бас харж харгалзаж үзэх хэрэгтэй. За дараагийн өнөөдөр би ярих гэж ингэж бодсон зүйл бол би та бүхэнд энэ зургийг үзүүлээд тэгээд юу гэж ярих гэж бодсон бэ гэхээр ер нь бол fundamental analysis гэдэг одоо бидний нэрлэдэг суур шинжилгээ те мэдээцтэй одоо нэг бүх юм чанга орж байгаа. Техник шинжилгээ гэж бас байгаа. За тэгэхээр суур шинжилгээ тэр мэдээцтэйний талаар бол нэг нарийн одоо ойлгохгүй л тэн дээр арилжаа хийх гээл ингээд ноцтолтой байх бол ерөнхийдөө хэрэггүй гэдгийг бол энэ сургалтын явцад бол та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. Та бүхнийг ч гэсэн би тэгж цагаа, нервээ, мөнгөө битгий өрөөрэй гэж зөвлөх байна. Суур шинжилгээ энэ мэдээнүүд дээр үүсдэг нөхцөл байдлуудаа базаад ерөөсө ганцхан үгээр хэлэх юм бол ямар ч сайн мэдээ одоо жишээ нь евро USD байлаа гэж бодоход энд юм хааш вэ? Евро за жишээ нь евро USD байлаа гэж бодоход тий одоо энд арилжааны боломж гарч ирсэн гэх юм бол жишээлх юм бол за та 1.1155 дээр buy нэгээрээ stop loss-о 1.1135 дээр тавиарай гэдэг ч юм уу. Тэгэхээр ямар ч мундаг техник шинжилгээ биднээс ийм тодорхой тоо хэлж өгдөг байхгүй юу? Хэд дээр орохын, хэд дээр stop loss байхын, хэд дээр target байхын гэдэг ямар ч тоо хэлж өгдөг. За энийг бол байнга санаж явах хэрэгтэй. За техник шинжилгээний хувьд болохоор нэгдүгээрт нь бол маш олон төрлийн техник шинжилгээний аргачлалууд байгаа. Бүгдийг сураад бүгдийг хийнэ гэвэл хотлаа. Сурсан цөөн хэдээ хийгээд явж болно. Техник шинжилгээнд дээр бол биднээс тодорхой тоо бол хийж өгч чаддаг. Сул тал нь болох дээрээс тэр тодорхой тоонуудыг
маркет макрод ч юм уу бүгд мэдчихэйдэг. Жишээ нь чи тэрэн чугам татаад энэ тэрэн чугам эвдэхэд би арилжаанд орно гэсэн бол тэрэн чугам эвдэхээр ордог зөндөө хүмүүс байж байгаа. Тэднээс хаана орох уу? Хаана стоп лосс байх уу гэдэг нь ерөнхийдөө ил болсон байдаг. За. Тийм учраас өнөөдөр би нөгөө хувьсан өөрчлөгдөд байгаа forex гэдэг индикаторууд энэ төр гэдээ ярьж байсан. Тэрэн шиг одоо суур шинжилгээ, техник шинжилгээ хоёрын аль алийг одоо тэгж их одоо шүтэж гэдэг юм уу? Хэрглэж арилжаа хийх яг бодит шаардлага бол өнөөдөр байхгүй болчихж байгаа юм бол. За тэгээд энэ 3 дахь шар энэ стратеги гэж аргачлал. Энэ аргачлал гэдэг юм бол маш сүүлийн үед гарч ирсэн боловч өнөөгийн байдлаар бол суур шинжилгээ, техник шинжилгээ хоёрыг төрүүлээ явж байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм бол би та бүхэнд нэг юм товчхон аргачлал зааж өглөө шүү дээ. Ер нь бол энэ сургалтаар тий. Тэгэхээр ямар нөхцөл бүрдүүл би арилжаанд орох вэ гэдэг хэдэн заалтууд хэдэн зураасуудаа тавьсан тэрийг л хараад сууж идэг. Тэр бүрдсэн бол чи ордог, тэр бүрдээгүй бол чи ордгоо тий. Энэ маань юу гэхээр энэ маань бол стратеги. Тэгэхээр ийм стратегтэй байх нь бол арай илүү давуу талыг өнөөдөр бас үсгээд байна уу да гэж ингэж би боддог. Лондонд хийгдсэн энэ ийм судалгааны үр дүн ч гэсэн нэг иймэрхүү төр зургийг харуулсан юм байна лээ. Тэгээд бидний одоо хийж байгаа аргачлалаар маань одоо зөндөө олон сайхан арилжааны оролтууд гарч ирсээр байгаа. Энийг одоо би жишээ нь энэ зөвхөн өнөөдөр би хийсэн скриншотууд өглөө босоод хийхэд бол одоо жишээ нь ийм олон сайхан оролтууд байх жишээтэй. Тэгэхээр энэ аргачлалаар ингээд яг өөрийн болгож эзэмшээд нөхцлүүдээ сайн тавиад арилжаа хийгээд явхад бол бүрэн боломжтой гэж хэлэх байна. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.